Je me réveille et maintenant je vais courir avec mon cousin. Mon cousin et moi avons couru pendant 40 minutes, mais avons parlé pendant 2 heures. C'est très amusant, mais après avoir décoré le gâteau que j'ai fait hier, et c'est très bon et délicieux. C'est la première fois que je fais du cheesecake et je dirais que je suis vraiment fière de moi. Je pense que mon jus préféré est probablement le thé fusé, surtout quand il fait froid. Ингээд имплемент идэгдэж байна. Цаашаахаас өмнө газ нэг имплемент хийж байна. Ингээд анхнуудаа ингээд Франц хэлээр бичлэг хийж үзчихсэн болохоор бас ингээд аримуугаа мэдхгүй тэгээд ер нь жоохон хэцүүсэн. Гэтэ би ингээд чадлаараа заримыг янзлаад доорн субтайтлс тавиад жоохон алдаатай байсан ч гэсэн би ер нь хичээсэн. Эхнийудаа нэг японоор хийхэд үзсэн чи айгүй хэцүү байсан болохоор францаар хийх шийдсэн. Яг бол би арай францаар гайгүй ярддаг байх гээд тэгсэн чи бас яг үйл байсан. Voice over эднэр оруулаад арай дэжгүй болгосон гэж найдаж байна. Цаашдаа хэрвээ танарт таалагдвал олон эпизодуудыг болгох гэж бодож байна. Тэгээд үргэлжлүүлцгээе. C'est une deuxième idée, un deuxième Classe français. Et maintenant. Mais oui, alors ça sert à quoi la sécurité sociale? Ça sert Difficile, mais j'aime français. Je suis allée en magasin avec mon cousin. Maintenant, je wait avec et il. Hi. Starting a tap at you. Oh my god. Oh my god. It's like raining. Bro. Oh. The car is not gone. Started to down. We gotta like cross the road. Дахиад хэлэх ёстой юм гарч ирээ тэгээд дахиад хэлж гин. Speaking French for a day гэсэн бэлтгийг одоо хийж иж ягаад хамаат мамаатайгаа монголоор яриад байгаа мэрэн гэж бас ер нь бодож байгаа юм. Ихэнх ингээд team challenge малинч төр хүмүүс чинь ингээд дэлгүүр орох морхтаа ч гэсэн ингээд ярьж байгаа хэлээрээ ярьдаг. Гэтэ миний хувьд ингээд манай хамаатантай ойлгохгүй шүү дээ. Тэгээд яг тэр үед хамаатантайгаа цаг өнгөрөөмөр бийсэн. Бичлэг хийжснээс илүү их хамаатнуудтайгаа илүү их цагийг өнгөрөөхийг хүссэн болохоор ингээд нэг хайлт нэг монголоор ярьж юм уу англиар яриад хийсэн байгаа. Гэхдээ та бүхэн бас ойлгох гэж найдаж байна. Яг бол манай хамаатууд ингээд ихэн гадаад руу явцсан. Ингээд үн цаадаа зуны амралтаа дуусаар ингээд буцаа явцсан гэсэн үг. Тэгээд тийм болохоор ингээд ер нь та нар бас миний өмнөх бичлэгүүдийг үзсэн бол айгүй их хамаатантай уулзж исэн. Гол очин гэвэл ингээд бүгд гадаад руу явах гэжсэн болохоор бид нэр ингээд бараг 7 өнөг рүү уулзах юм бол болохоор ингээд миний ер нь бүх бичлэг дээр ингээд манай хамаатанд гарч исэн. Гэтэ яг одоо ингээд бүгд явцсан болохоор айгүй гонхтой бил буцаад түрхэн бичлэг хийж эхэлсэн. Тэгээ буцаа бичлэг рүү орцгоё. Guys, I'm hiding. Марчаа хүүхдтэй зав. Тэг ингээд хамаачин таарсан чинь. There's like actually so many people. Chaque année, ma mère plante des paillets et je suis vraiment heureuse de vous les montrer. Тэгээд би энэ бишээ дуусгаж үзэж байна. Миний хувьд энэ бишээ хийх аюу гой сонирхолтой. Тэгээд хүжилтэй байсан. Тэгээд гол нь энэ бас хилээ сайжруулах бас аюу гой сонирхолтой, бас хүжилтэй арга гэж бодож байна. Би ингээд францаар ярихаар аюу гой тийм нэг кайф авдаг байхгүй юу. Тэгээд энэ бишээ хийж явах турштай аюу гой хүжилтэй байсан. Би бас эдэлж явах аюу их кайф авсан. Яг бол ингээд францаар яриад тэрнийгээ эдэлхийг гой санагдсан. Тийм бас миний
зорилго бол ингээ Франц хэлийг айгу сайжруулах гэсэн зорилго байгаа. Яг ингээ Франц, Японы ер нь гадаад хэлүүдээ сайжруулах гэсэн зорилго тавьсан байгаа. Цааш дээр нь бас нэг юмрхүү дайон яг ингээд энэ Францаар ярьж байгаа бэлгнүүдийн талаар илүү олон дайри болгоод оруулна гэж бодож байна. Францаар ярих хэцүү ч гэсэн яг ингээд дөрмийг ойлгоод манайх ингээд Франц багштай ордог болохоор ингээд айгүй гоё байхгүй. Тэг Франц багш маань айгүй бас ингээд залуу хүн болохоор айгүй хурдан ингээд тийм Франц сленг мэнг одоо тиймэрхүү юунууд айгүй хурдан сурдаг байхгүй. Францаар сонирхож байгаа бол бас ураарай гэж хүсэж байна. Бас хичээл орохоос өмнө хэд хэдэн бичлэг оруулах байх гэж бодож байна. Тэгээд ингээд дараа 7 хоног гэхэд ингээд 100 дуусчихна. Тэгээд хичээл эхэлнэ. Тийм дараагийн бичлэг ер нь айгүй гоё сонирхолтой болно гэж бодож байна. Яг бол би ингээд тийм glow up видео хийх чаа. Энэ зам би бас ингээд аль болох яг ингээд хамаатнуудтайгаа илүү их уулзаал. Тэгээд та нарын бичлэг тарахсан бол айгүй хамаатнуудтай уулзсан. Энэ 100 айгүй гоё сонирхолтой байсан. Тэгээд та бүхэн бас наадтай хамт байсан баярлалаа. Like за subscribe хийгээрэй. Тэгээд би бас Instagram дээр илүү олон гоё reel оруулъя гэж бодож байгаа. Тэгтээ миний ингээд зориг хүрэх нь явах нь харъя. Баяртай.